За тэнгэрт дургасан цэцгээ дууцлаасан багшин дуугийн зааж өгье. За дуугийн дагаад эхлэж байгаа тоглолё. За дуу нэг юмрхүүл юм байна да. До минорын дуу. Интро. Хэмжээ 4-4 тоглож байна. Доошоо, дэшээ 3 цогт, доошоо 1 удаа. За. До минор, соль минор, фа минор, си бемоль. За энэ ми бемоль гэсэн ингээд дандаа битүү аккорд тоглодог байна. За хэрвээ капо байх юм бол 3 дугаар ладнер капо хийгээд дуугаа ингээд я минор тоглож байна. За ингээд жишээ. Төгсч болно гэсэн үг. За ер нь бол до минорыг нь ля минор болгож байгаа гэсэн үг. Соль минорыг нь ми минор болгож байгаа гэсэн үг. Тэгээд фа минорыг нь ре минороор тоглож байгаа. Си бемолыг нь солиор тоглож байгаа. За тэгэхээр эндээс шийдэх чинь ми бемол нь до болно гэсэн үг. Задгаа тоглож болно гэсэн үг. Тэгээ капо 3 дугаар латан дээр игээд энэ ч ихэд юм болж байгаа шүү дээ. Ингээд за иймэрхүү. За тэгээд дууг тоглохдоо
Таталтыг бас тоглож болно. За ингэж тоглож болно. 5 3 2 3 1 3 2 3 гэсэн дараалал гэж үндсэн таталт гэсэн үг. За до минор орохтой 5 дугаар усаас бейс тонтой татна. Соль минор орохтой 6-аас татаад 6 3 2 3 3 2 3. За фа минор дээр 6. Си бемоль дээр 5 дугаар утас. За ми бемоль дээрээс 5. За ингэж тоглоно гэсэн үг. Юу цадгаа тоглож байгаа бол ля минор дээр 5-аас эхлээд ми минор 6, ре минор дээр 4, соль дээр 6, до дээр 5 гэсэн дараалалаар таталтыг хийж тоглоно. За тэгээд дуугаа цохилтоор тоглож болно, бас таталтаараа тоглож болно. За ерөөхдөө юм байна. Бичлэгээ үзээд дуугаа тоглож сураарай. Ойлгохгүй бол асуугаарай хөө. За баярлалаа.